болсон. За эдгээр төлөвчтэй 3 төлөвчтэй болоо нэгдүгээр эцэцээр зөвлөө болон сансуулаар материал бэлтэж байна гэдэг үг боловч за дараа нь бол 2017 оны орон нутгийн хурцлага түүний задраа бол хотын дараа танилцуулж зөвлөлөө болоо одоо бодлого хэлдэг танилцуулж байна. За өнгөрсөн 14 хоногийн хугацаанд буурсан зөрчлийн дуудлага 36.6% буурсан. Хотын дур 86 зөөврийн кампинг хяналтын цэгүүдийг ажилуулсан. Өдөөнөөс ирж байгаа энэ тэрийг сүлж шалгах мөн замын цэгтэй хамтарч сургаал бол төрцгөр зам дээр бас бүртгэж байгаа. Өнгөрсөн оны үетэй хэмжээ 30-ны Тургундаа сүлдээ 3 сая төгрөгийн төлбөр тавьсан. Тургунд дээр анхаарал тавьуулаад сануулгын зөвлөж өгч байсан. За 22 дугаар сарын 22-ны өдөр Шаарданд байршилтай нийтийн байр нийслэлийн онцгой комитетийн бишэлээр нийслэлийн онцгой